Амарсан хүнд нөхөд өнөөдөр бид ичгэл тухай хөрөлдөх төсөв тавьж ичгэлгээш юунгээш хайшингэж уншдаг юм бүгж тон өөрөнгөө ойлгоо хий таанд давжуулах оролдох хувь ичгэлгэх бол тон хууш монголоор ийм их ном байдаг. Энэ ном хадгаашхда 1900 жилээ 1800-аад онд 1900 жилээ хоёр ич хахад байгааргуда ахын тасанд барлаж модон бараар хөвлөхэн лаагуу гэж ханахаар тэгээд энэхэн ичгэлгээш саарханы тэр үед их хомроо байна. Тэгээд энэ саархан нөх таарж өмхирж байхын шинжгээд эгж дээр хэн хойгж планкор хобуглоо вигж тэгээд энэ ичгэлгээшээ өдөр бүхэнд явуулж байх ёо. Тэгээд ичгэлгээшээ унших гэж байж хэлдэггүй биш хаагүй ичгэлгээшээ явуулах гэд хэлдэг. Бүхий номд харахад нь ичгэл явуулах гэд байдаг. Тэгэхдээ явуулах гэж хэлдэг байгаа гэж шаавсан. Тэгээд энэ уншлагаашээ аимштай ихээр хүндэлж намд тон үнэн тухасрах юм гэж намд буян асрах юм гэж ойлгож хүндэлж унших хэрэгтэй гэж би суугаа ханддаг юм. Энэхэн саархан дээр мэгэл нэг чиглэе хэрийг үзэгт оруулаад хууш монгол хон тон монгол шигтэн игээд миний бишэн тэгээд инээний зарим зон ирдэг ирэхэдэн өгдөг би тэгээд хон уншдаг л гэвэд но тон мөнөө уншиж байна зоны мэдхэд миний живний жишээ отон уншиж байдаг өдөр бүр бүрий үнэнэ тэгээд л нэний явуулахдаа хэдэн газар давтаж унших гэдэг энэ ихний эвийг саархан дээр гаргахда энэ тхэн нэг өөрөнгөө оролдоггүй шиг жинэхэн бүшээгш юм би. Тэгээд энэ чиглэлийн наринаар сахиж өдөшөө улуу унших соогоо сэжэлдэг тийгж хэлээ сэж болчдаг л дээ удаанш биш. Тэгээд хүнээ хуудаг хуурь дээр тавих үгүй дээр хадгалах энэ чиглгээш хүүгд наадах үгүй хайрхах үгүй би чигэл явуулж яадаг гэж байж хөндөхөөрх их хайрхах гэж бол их хайшаагддаг үгүй явсан. Тэгээд сичгэж унших утхыг ойлгох ёролдох уншин л юу ном гэж хүнээ ухаанд орхол дээ. Тэгэл ичгэлээ тон аш тухнэгээс юм хөдөл энэ ичгэл явуулж хэлнэ хойшл тэнгэрийн алтан унших гэж ханах юм байхгүй. Тэр аалхан л буянгээс ирхэл да. Буянгээ буян хуряах гэж нэг тийм бэлэн хэрэг үсгэдэг. Тэгээд тэр нэг л өдөр уншуу, хоёр өдөр уншуу, харун уншуу, жил уншуу, 10 жил уншиж байна уу? 20 жил уншиж байна уу? Тэгээд наан согоон шав гэж хэлж гэж чиглээ тэр яхлал буян жирээд буян хурагдаад байх болно. Мөнөөдөр тариад өглөөдөртөл хилэм болгож ижиж байдаг биш юм да. Тэр тариан гэж уурга тэрнээ ухуулах хэрэгтэй. Тэгээд тэрмнээ уургахаа хуулдан ижээшин хойнон тэрнээ шо хуряан хойно тэр бүхий тариага илгах сэвэрлэх чин хойно ушо тэрмүдх талхан болгохон хойно тэрнээ зуурах чигээд гал руугаа хөдөлмний хилэм болдог юм да. Энэ л буян гэшл чимшүүл юм байх. Ичгэл явуулж хэлээд л их л хөөхөн болшгүй гэж. Их л буянтай дээгүүр хүн болсоо гэж ханах юм байхгүй. Тэр л аргаахан л юм гэш явах хэвста энэ ертөнцийн нэр хийсгээс
제무 투릉 모쇼 와이드 그스입니다. 트렌 신질 아들 트레큰 모인 게 사라가 흥르질해 우드르호드 트질해질 되게들 아라가хан соглоржлы байхим. За тэгээд ижил явуулахгүйш хилхэдэ би тэрийг үтэн хөвөлгсөн актрын хизаарлаасасгуу гэдэл хилнэ тэгдэ бахал нохитэр наманшил явуулж байгшинж одоо хизээ үню сагахах байша энэ болтер гэж хэлнэгэж та би болон бусад гэдэг хэлнэ 10 зүгт хамгаамитэн 10 зүгэ үзэгтөө хамгаамитэн 3 сагт хамаг төвөнчлөн жирэгчдөө төвөнчлөн жирэгчдээс бурхшуулыг хэлнэ шүү дээ. Бие зарлыг сэжигэл эрдэм үйлсэн мөн чанар болгосон гэж хэлж байна. Энэ Монгол шигтэн гэнэвшигвда. Тэгээд энэхэн би тэрэгүүтэн их болгосон гэд ихлээд л энэхэн хоёр чихүүд энэхэн болтор уншир дүүрөөд энэ дахин их хэн давтамшигвд. Нэн шоо хэлээтэй байга уруудын давтагтыг гэж энэхнийгээд. Тэгээд л саанан бурхан ном хийгээ чуулганууд эднүүд божистэр хүрээнрүү чигмээгээд тэр бурхан ном болоод шуулган гэж тэр санг гэдэг тэрэний хэлж тэрэн бол тэр божисаддор тэр бурхан шуулээ санг хэлнэ тэр хүртэр би ичгэнэв гэж хэлж байна. Миний хэн өглөгөө өргөл гэж хэн буян гэж хэн үргэлээ ашаар миний буян хамаг амтны тухайн тул бүтэж байх болтгой гэж хэлнэгээ шаардаа. Тэгээд энэ ийгж миний хэн юм үргэл гэж буян болж хамаг амтны тухайд явж байх болтгой гэж хэлж байгаахда үнэн дээрээ тэр буян болж байх ёотой юм да нэмнэ. Чигж буян болох хэвийг хэлж байгаахда тэрийнхэн шинжээр буян болохоор байх ёотой. Бие зүгээр авч явах ёотой. Тэр чигж хэлээхда тэрийнх хэн сагаа явах ёотой болно. Тий. Саад инээ чигэд баг гурвуулын давт төвж гэн харахад илүү байх л дээ. 30% нь 3 эрдэнэ дор чиг нүг гэдэг хэлнэ. Хамаг хэлнсээ вэр наманчл маягна. Хэлнсээс гэж тэр нөхө порок гэдэг юм шиг дээ. Амитны буян дээр даган баясалсан. Амитны буян гэхэд би баяснаа бүгэн. Тэгдэ амитны буян хүнээ хай юм гэж байхад баясаж байх ёотой. Хүн буян гэж байнгээд баясаж байх ёотой. Тийм ухаатай байх ёотой бич. Тэгээд бурхан ном болоод шуулганууд эднүүд божисоор хүрээнрүү хүртэл чигмээвиг нь өвөр бүсдэн тусыг сайдар бүтээхийн тулд миний болон бусад зоны тэр бүхий хэн буйнэ тохын эрдэмэн явахын тулд гэнэ божисчгэл үүсэн үйлдэмэг нь божисчгэл гэшмнэ их дээгүүр юм гэдэг божисчгэлтэй болох гэж энэ миний ойлгоход өөрөнгөө бигээший дарж чадах ёотой. Хоёр нэг чинь хоёр чинь амитны хайрладаг болох гэж их шугал байна. Гурав чинь энэ хоон сэжгэл гэж ойлгох ёотой. Хоон шанар гэж ойлгох ёотой. Хоон сэжгэлс хоон шанар чихдэ энэ божис сэжгэлтэй хүн болох болно. Божис сэжгэлгээс тэр гурван юм нөө дулдээд. За тэгээд энэ гурвууд их навтан тэгээд л саанан тэр хэмжээгийн гурван гэдэг тэр хамаг амтан жаргалан болоод жаргалангон шалтгаантя төвлөрүү болтойгоо гэдэг хамаг амтан зовлонгүй жаргалнаа хагас жаргалтя хагасгүй байх болтойгоо гээд энэний бага гурвууд автан тэгээд л саатэн хэмбэр шутон барилт хайц болгосон гэдэл саасан нэнэ уншаадл дүүргэнэв тэгээд игэ хойны ом сарвадасагад идэм гурад мандла хамнэрияда яами энэ юм тарны байна. Нэхэн тарны намд нэг манай лама хлээн манай их дэдийн багш манда орхиод мордож буу явшид манд төвшөөл ушөөл ном заашбид гин шууд хөтэй агуу гэж хлээн ханнавич гэдэл тийм шул гэж авсаж ханнав. Тэгээд
тугус кылдың абырлы орында орнуты гирил болың дей улот күн түрі гирил болғыжы гирил туулот ена ичилгеши орeng быйың түрі уханы хумусхин заварты шинге жадиславе гына ена ичилгеши тиет хамык zonda нени дилгирүүлжө таражбай хэн туло дана нэртвэр чи данагс нэр чим хүн хил уулбайг нь юунд хил уулоо гэнэ хилхэ шинэ тэр модон дээр ийгж хутгаар ийгж зүхж байхыг ши хилхэ гэдэг юм да. Тэгдэ энэ модон бараар гаргагдах ном гэж шавта инээхний шинэ юм төвхэнцэг дээр тэр гэрэлдийг хараад тамга шинжэрийг зүзгүүдийн гаргаад хүүлдэн бүхэдээд саархан дээр ийгж гаргадаг ном байгаах юм да эдэмнэ. Чихдээ модон бар гэж хэлдэг. Тэгээд л хил уулоо гэж хэлээ тэвэнэ. Тэгээд л инээхэн ичгэл явуулхны ашаар таны буян биш их дээгүр хамаа бидний гурван эрдний дороо ичгэл явуулхны буйнаар гэнэ хамгын айлдагшийн бэлгэвлийг олох болтгоо гэнэ. Хамгын айлдагшил бэлгэвлэгтэй болох бэлгэвлэг гэшнэ ургуу их дээгүр эрдэм гэвэ. Ингэж хань тэгээд ийгээд л энэ ичгэл гэший таанат манай буряд ухсаата зоне зонхата явуулж буюн олж байх болтгоод гэж би их залбирх байна. Ичгэл гэшмнэ энэ хүн болохын харгайд игээл синтэй юм гэж би ойлгодог би. Чихдээ жишээ нь ондоо хүн ямар удаан ондоон шулгуу юм уншаад байхадаа тэр ичгэл хэлэх ёотэй гэж ойлгонгүйгээр тэр өөргөө дээгүр юм даханаархаж явж болох тэр чим бүш энэ ичгэл гэш тон ихэн гэж хавта тэр манай тоо бодлого дээр болох булаа тэр таблиц умножение гэдэг тэрэнгээр хайшин гэдэг үеш математик доошхов тэрэн шинж тэр таблиц умножение шинж юмны ичгэл гэж энэ ичгэлээ бүхий юм ихэлх манай ламбайнер хурал юмдоо дасанда ичгэл гэшээ хиндэн отоншин хоимда тэгээд л саашаа ондоо онцлогнуудаа явуулна байх ичгэлээ ойлгож инээнэ явуулж байгаа хүн гэшээ юрийн хүн биш тэр бурхны хүн болоод явах юм да. Тэгдээ тэр аюулгүй хүн явах. Өөрөөс хиш тэр их аюул юмд орж явах нь барагтай болно. Ана тэгээд ичгэл явуулж байхдаа ласан ошоо танил лам юмд төө хөөрөлдөөд ичгэлээ лүнд хүртгэж байдаг усаагүй. Тэгээд тэрхэн ичгэлээ лүнд хүртээ явуулхан ичгэлээ буян гэж их арбжаад байх юм гэж ойлгодог их хүстэй шатлалтай болоод байх. Тэгээд л энэ бүхий номой 108 бач тэр ганжуур гэнэвч 84 мянган ном гэнэ. Энэ ичгэл дээр нэ байх юм та. 84 мянган номон согсос олохын орон гэж хэлнэ та. Ичгэл гэшээ. Тэгдээ тэр 84 мянган номой бүхий ихэн хоорын ирээ чиглэлд байна. Ийм шуулда тэгээд л манай арзон манай буряцон ичгэлээ явуулж байг тэгж би их хуриална. Сайхан байгтай та.